Сайхан амарцгаажийн үзэгчтэй хөгжөөл сингийн чакаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт зар мэдээ сонины хамт олон 20 жилийн ойгоо тохиолдуулан оролцохоор хүрэлцэн байна. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудал дээр ресепшн мөнх наран. Нарийн бичиг Цэрэн Надмид. Веб админ мөнх Цолмон. Маркетингийн ахлах менежер Солонго. Зохион байгуулагч мөнх Гэрэл. Их бэлтгэгч Дүлгөөн. Хойтлын эгнээс их бэлтгэгч Хишигд орж. Их бэлтгэлийн албаны ахлах менежер Инх Болор. Их бэлтгэгч Бямб Цэрэн. Борлуулагч Солонго нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр зар мэдээ сонин маань үүсэж хөгжөөд 20 жилийн хэдийний ардаа орхисон байна. Тэгэхээр энэ хугацаанд одоо маш олон сонинг одоо 7 хоног бүрэл 2 сонинг гаргадаг баг те 7 хоногт. Хичнээн одоо албан хаагчтай одоо ямар салбартаас үйл ажиллагааг явуулж байна. Тэр талаар танилцуулаач. За бүгдэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Манай зар мэдээ сонин бол 1996 оноос хойш одоо хүртэл тогтвортойгоор 20 дахь жилдээ бизнес мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. За манай байгууллага нь бол үндсэн 40 гаруй ажилтнтай, за 200 гаруй борлуулагч, за сонин борлуулагч нартайгаа хамтран үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагаа 20 жилийн хүрээнд одоо ямар арга хэмжээ? За манайх бол 20 жилийн ойн баярын хүрээнд бол хэрэглэгч нартаа зориулан 8 нэмэх гэсэн баланк гаргасан байгаа. За энэ үйлчилгээ нь бол ажлын байрны хэсэгт зориулсан. За мэдээж ажилд авах хэрэгцээ гарсан албан байгууллага болон хувь хүмүүс маань 8 нэмэх гэсэн үйлчилгээг сонгосноор за тухайн зар мэдээ сонин дээрээ гарна. Мөн дөргөө цэгмэн за амжилт залуу.com гэсэн тэргүүлэгч одоо 8 сайтуудад гарах байгаа. За мөн ажил хайж байгаа хэрэглэгч нартаа зориулан за зар мэдээ цэгмэн сайтууд бол ажил хөвсгчийн анкетыг бас байрлуулж өгсөн байгаа. Байрлуулж өгч байгаа. За ингээд чакаг нэвтрүүлэг 3 үеэс бүрдэж байгаа. Эхний үе бол зураг таах, хоёр дахь үе үг таах буюу амны хайрцаг унших үе. Сүүлийн үе бол эхний хоёр үе дээр бол дандаа багууд хоорондоо үзэх бол сүүлийн үе дээр шалгарсан нэг баг хоорондоо хоёр оролцогчийн шүү маань асуулт хариултаар уралдах ёстой байгаа. Ингээд эхний үе болох зураг таах хэсэгтээ орцгоё. Зураг таах хэсэг. Хэсгийн баг гарч ирсэн байна. Мөнх наран, ресепшн мөнх наран тогтоо санал дээр суулгасан нарийн бичиг Цэрэн Надмид зогсож байна гэж тэ. За, яга бүсгүйгээ тогтоо санал дээр суулгаж юу? За, хоёулаа бүсгүй. Тэгээд манай хүн зургандаа жахан юу байна гэдэг. Таар байна. Тий. Гисэн үү? Тий. За. Та тэгж яг хэлсэн үү эсвэл зүгээр өөрөө зохиогоо хэлчихв үү? Хэлсэн. За. За тэгээд зарим хүмүүсийн дунд ингээ анги давхаргийн ялгаа гараад хүмүүс тийш суулгаад байдаг. Тийм болоод байгаа юм тий. За ер нь бол хоёр зургийг бол одоо зуруулна. 1 минутын хугацаанд өгсөн хоёр зургийг зурхтаа суглаагаараа өгч байгаа болохоор зарим нь амархан, зарим нь хэцүү зургууд байгаа. За тэгээд 1 минутын хугацаанд амжиж зорж за ойлгуулж чадахгүй тохиолдолд мөнх нарангийн дараас тог очноо гэсэн тий. Тог нь цохилжсэн уу? Үгүй юу тий. Хэр удаан ажиллаж байна? Жил гаруй болж. Жил гаруй ажиллаж байна. За таны хувьд? За би 13 дахь жилдээ. 13 дахь жилдээ. Өө нэлийн уугаан ажиллаж байна. Тий. Биш тий. Тэр одоо сонингоос гадна вебсайт байна тий вебсайтаар бас ажиллаж байна. Өөр одоо ямар за манай ерөнхийдөө бол зар медиа групп болохын төлөө зорж ажиллаж байгаа. Тэгээ манай дээр бол зар сурчлагын том сонин сайт нь байна. Манайхан их орон телевиз хамтран ажилладаг. Хэдэн удас сонин байгаа лээ. Нэлээд зузаан сонин байдаг тий. Манай сонин чинь одоо бол одоогоор бол 80 орчим удастай. 80 орчим удастай. Баг ном юм биш үү? Ер нь бол 7 хоногт 2 дугаар. Тий шүү дээ 7 хоногт 2 мөнгөр баасан гарагт гарч байгаа. Тий. За тэгэхээр мэдээж зар мэдээ сонинг одоо уншиж захиалж авч үзээгүү дээр нь гарч байгаа зарын дагуу одоо байрны зарч гэдэг юм уу те ямар нэгэн худалдаа авах бүх төрлийн заруудыг одоо тэндээс хайж олох боломжтой байдаг. За ингээд эхний баг болох мөнх наран Цэрэн Надмид нартаа амжилт хүсье.
Цаг явлаа. 60 секундын хугацаанд өгөгдсөн 2 зургийг Цэрэн Натрид маань Юу бүрээ. зурж мөнх наран маань таах хэрэгтэй байгаа. Имэйл. Зурваш амдаа ямар нэг зүйл бутнахгүй зөв таасан тохиолдолд доор нь зөвлөх хэрэгтэй. Имэйл юм уу? Бүрээ юм уу? Цаг Боо юм уу? явсаар байна. Цаг 4-1-тэй орсон байгаа шүү. Юу ч хэлж өгөхгүй. Имэйл юм уу? Бүрээ юм уу? Тогон дээр Ойдлын машин. зөв таасан тохиолдолд доор нь зөвлөх өгөх хэрэгтэй байгаа. За эхний 6 амжилтаа таасан байна. 30 секундэд 6 таалгаж чадсан байна. Булган. Дараагийн зөв. Булган. Хэрэм. Чулуу юм ба шүү. Хүн сүг. Булган хэрэм юм уу? Нүг хадны сүг зураг юм шүү. Зураг юм уу? Нүг орон зураг байна. Хаалга юм уу? Юу туулаа юм уу? Хэрэм юм уу? Дээр үедээ. Тий, дээр үед нэг юм зурагнууд их. Булган хэрэм. Цаг дуусаж байна. Тог ямар байна? Амар юм байна. Яг таах гэдэг шүү. Тэгэхээр мөр толгойг дэлгүүлж өөр юм ярьсаар байгаа. Өөр үлдээ шүү дээ. Ихгүй бол яг таагаад яг үлдчих гээд байгаа байхгүй. За эхний зураг бол ойдлын машин гэдээ маш ойлгомжтой зурсан байна тий. Юм ойдгүй өөрөө. Ойноо. Ер нь зураг талдаа маш сайн яг онд шүнээ гаргасан байна тий. За дараагийн зураг та бүхэн юу гэж бодож байна? Тойт юм болов уу тий? За та юу гэдсэн мэнийг хэрэм гээд юу гэдсэн бэ? Болгон. За сарниусан. Тий. Тойт бол одоо за ер нь бол ингээд ойлгомжтой тий. Ингээд нэг ер нь ойлгомжтой. Торон дотор л байвал тойтол явуучин тий. За ер нь бол эхний баг маань амжилттай гэхдээ 2 оноогоо авч чадсан байгаа. За дараагийн 2 дахь бага тайснаа орж байна. Чакак нэвтрүүлэг өнөөдрийн дугаарт зар мэдээ сонины хамт олон 20 жилийн байгаа тэмдэглэхээр оролцож байгаа. Ингээд мөнх цолмон веб админ мөнх цолмон тогтоо санал дээр суусан бай маркетингийн ахлах менежер Солонго маань зураг зурнаа гэж байгаа тий. За яаж одоо бүсгүйгээ тогтоо санал дээр суулгах уу гэж бодоод өөрөө суулчих боллоо. Гэтэ одоо бас өөрөө мундаг зурдаг бол заавал суух албагүй шүү дээ. Тийм тэгэхээр үл л да. Зургандаас жоохон тааруулахаар тэгээ. Зургандаас таараа. Та зургандаа гайгүй. Гайгүй юм зурчна. Зурчин. Зурх хоёр ялгаатай юу? Ялгаатай шүү. Юугаар ялгаатай вэ? Юм ойдгүй. Ойхгүй. Юм зурдгүй юу? Зурж илж байна. Ажлын цагаараа зурх уу? Гэхдээ ер нь бол тийм амар нарийн төвшөнд болно шүү дээ. Тэр ерөнхийдөө ингээд төвчлээ зурдсан шүү дээ. Тэгж бодлоо ч юм. Маркетингийн ахлах менежер гэж байна тий. За тэр ер нь Улаанбаатарт хичнээн газруудад түгэлтэй өгдөг юм байна. За манай харилцагч байгууллагууд бол ерөөсөө маш олон төрлийн шүү дээ. Зөвхөн яг маркетинг гэдэг утгаараа ерөнхийдөө манай сонингоос гаргаж байгаа бол бүтээгдэхүүнүүд нь бол маш олон янз байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг жил бүр бид нэг жилийн эцэнд харилцагч байгууллагуудаа нөгөө талархлын захиа илгэмж явуулдаг. Тэгээд үтгэд ерөнхийдөө бол 2000 гаруй байгууллагатай хамтран ажилласан байдаг. За тэгээ хувь хүний яг хэрэглэгчдийн хувьд бол маш олон хэрэглэгчтэй бид нар бол хамтран ажилладаг байна. За ингээд зургнууд бол ойлгомжтой байсан байх. Ингээд 2 дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Явлаа. За 60 секундын хугацаанд манай залуу маань хилээд авах хэрэгтэй мөнх цолмоо. Солонгогийн зүгээс ямар нэг үг үсэх тоо бичихгүй. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Солонгосын номер 1 брэнд Pipero ажиллаж байна. NCT компани руу ирдэг. Гүр. За амдаа юу ч хэлэхгүй шүү. Ингэдэг тэгдэг гэж юу ч хэлэхгүй. Саяны юм төрхүүлээд диффузер чанга хэрэгч. Цаг хагастай орж байна. Амдаа юу ч хэлэхгүй. Манай бүсгүй яа саул хийвэл хэлчих гээд байна тий. Дараагийн зураг дугаарыг цаг хагастай орсон байгаа. За ер нь өнгөрч явах шиг байна да. Сууны юу шуудан гэж хайрцаг. Зөв таасан тохиолдолд нь зөвлөх ёстой. За цаг явсаар байгаа. Зүгээ аппарат камер. За залуу маань тавж болох бэлэн болж байгаа. Тийм цаг дуусаж байна. За. Юу болоод өнгөрөв гэж тий. За эхлээд энд юу зурж ирсэн гэж бодож та бүхэн? Тойл байсан уу? Юу байлаа? Сорон зэвс юм аа. Тэгээ яаж илэрхийлэх утгаалдаггүй. Ямар нэг юм ингээд татаад байгаа шүү л гэдэг байгаа байхгүй. Татаад байгаа шүү гэсэн юм. Сорон зэг шиг нэг иймэрхүү тах шиг юм зурчдаг да нэг тий.
Тэгээд нэг Тэстэй. Тэгээд тахайдаг ч тий. тэгж жагаад нэг S N гээл те. Нэг тийм өмнөд урд гээл нэг тийм юм багтдаг шиг санагдаад ах юу ч үлээ S N нүү аль нь ч вэ. За дараагийнх нь юу гэж бодож та бүхэн? Шидэ. Камера. Энэ одоо ингээ камер юм уу? Зургийн аппарат камер. Одоо ингээл камер болчихж байгаа юм уу? Шоуны өөр гэсэн. Өөр юу гэлээ? Камернаас арай өөр. За яг гэхдээ ямар ч ойлголцсон л байна тий. Ямар ч багтаа 1 оног 4 оног авч 2 оног авч чадсан байгаа. Нэг зурганд бол 2 оноо гэж байгаа. Ингээд 2 дахь баг маань бас тог зохиоллаа. Дараагийн 3 дахь бага тайсан орж байна. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн ивент итгэгчээр Солонгосын номер 1 Пеперо хамтран ажиллаж байгаа. За ингээд нөхөө Пеперог танд идчихсэн үү? Өдчихсэн. Шагшуур байгаа шүү. Маш олон төрлийн шагшуур байгаа. Миний мэдхийн орчин 4 төрлийн шагшуур байгаа. Одоо энэ хойно ч гэсэн гарч байгаа тий. Таны одоо барьж байгаа бол алмонд самартай нөхөө гоё шагшуур байгаа. Тий. Номер 1 брэнд гэж байгаа Солонгосын Green City компани оруулж ирж байгаа. За ингээд 3 дахь баг гарч ирсэн байгаа. Мөнх гэрэл зохион байгуулагч мөнх гэрэл маань зохион байгуулаад залуугаар тогтоо санал дээр суулгацсан тий. За тэгээд дүлгөөн тогтоо санал дээр суусан байгаа. Мэдээж бас бүсгүйгээ яаж суулгах вэ гэсэн байх л та бодвол. Цогцолчихсон уу? Үгүй юу. Одоо тий доороос аав штэ. Ер нь өөдөө дээшээ маягтай. Тэгээд ер нь 2017 онд чинь тохиолдох бүх гай барцдаг одоо ингээл аваад явж ингээл бодчих. Бурхны номоор болвол тий. За ингээд 3 дахь баг маань гарч ирсэн. Зургууд ойлгомжтой. Зурхад бол төвөггүй сте. Асуудалгүй байх гэж бодож байна. За ингээд 3 дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Цаг явлаа. 60 секунд бол мундаг зурдаг хүний хувьд бол юу ч биш. Хэцүү зурдаг хүний хувьд бол тэгэл маш хэцүү л байх л та тий. Цаг явсаар байгаа. Хөгжим. Цагаалаа. Чанга хэрэгцээ. Цаг явсаар байгаа. За манай бүсгүй бол юу ч дуурахгүй гэж байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент итгэгчээр цэвэр жимсний амт болох. Fit and Fruit бас хамтран хийж байгаа. Сансрын дуруу. Цаг агсаарсан дараагийн зурглуугаараа. Цаг агсаар байна. Манай зритель сууж байгаа ажлын хамт олон маань бас тэндээс хилж өгөөл юм тий. Манай залуу дүлгөөний чих бол үлдэрсэн байгаа. Анхаарал нь бол зурглуугаар орсон байгаа болохоор сонсохгүй л байх шиг байна. За цаг ерөнхийдөө дуусаж байна. Цаг дуусаж байна. За дүлгөөн зурглуугаа хараарай, камер руу хараарай. Мэдчлээрэй. Сайн байна уу? За харамсалтай байлаа. Хараад ойлгодгүй. Энд юу зурсан гэж бодож та бүхэн. За сууж гараа. Телескоп оо. Юу. За юу байл энд? Гарч идэв нэ. Би одоо ямар хэцүү юм зурсан юм бэ? Нар сар харуулаад ах тэгээд Одоо харны дор юм. Тэгэхээр чи одоо хүмүүс одоо телескоп энэ төр болоод явчлаа л да тий. Одоо өөрийг чи одоо орны хүрээлэндөө их явдаг хүн юм болов гэж бодлоо. Романтик хүн юм байна л гэж бодлоо штэ. За гарч идэв бол ингээд доошо тусгал ингээд доошо мошо байхгүй дээшээ энэ төр тий. Ер нь л нэг иймэрхүү юм зураал ингээд өгчих байлаа л да тий. Тэр нэг иймэрхүү юм зурцсан бол тэл гэрэл болчих байсан ч юм болоо да. За дараагийн зураг юу гэж бодож та бүхэн? Гүйлтийн зам ойлгомжтой байсан байна. Гүйлтийн зам. Та юу гэсэн бэ? Бөмбөр байна. Бөмбөр байна. Бөмбөр тоглож байгаа юм шиг л байна. Танаа шинжилгээ хийсэн үү? Хийгээгүй. За шинжилгээр бас бөмбөрдөж байгаа хүмүүс харж байгаа л бөмбөр гэж ярьж юм болоо. За тэгэхээр ямар ч оноог авч чадсангүй байна. Гэхдээ 2 дахь үеэрээс нөхөд оноонууд авах боломжтой. Ингээд 4 дахь багийг тайснаа урьж байна. Чакак нэвтрүүлэг. За 4 дахь баг гарч ирсэн байгаа. 4 дахь баг маань бас амжилттай оролцоосаа гэж найдаж байна. За ингээд хишигд орж, их бэлтгэж хишигд орж маань тогтоо санал дээр суусан байна. Инх болор 6 зурнаа гэж байгаа тийм. Их бэлтгэлийн албаны ахлах менежер гэж тийм. Хэр удаж байна та? 15 дахь жилдээ. За. Ахлах болоод ирэхээр ер нь олон удаан жил ажилласан хүмүүс болж таардаг тийм. Манай хишигдэрч явж хэр удаа? 2 жил. 2 жил тийм. За одоо 10 хэдэн жилийн дараа л ахлах болох нь дээ. Тийм байна. За ингээд өнөөдрийн та
та бүхний өмсөж байгаа энэхүү подолкийг их тайвны гүрний урд талд байрлах SD дизайн хийж байгаа. За энэ подолкийг танаа хамт олон бас ингээд тийм янз бүрийн уралдаан тэмцээн болно. За урлаг спортын уралдаан тэмцээнд нөгөө хуцаараа жигдэрдэг тийм. Тэгэд бол хийлэхэд тохиромжтой. За Франц материалаар солонгос технологиор энэхүү наалтуудыг хийж байгаа. Угаасан ч яасан ч арилахгүй гэж байгаа. За ингээд хүссэн загварыг хүснээр тань хэвлэе. SD дизайн бас нэвтрүүлэгт маань хамтарч ажиллаж байгаа. За ингээд 4 дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Цаг явлаа. За манай хишиг доржоо хилээд байгаарай. Шууд цэг тавьж эхэлснээс нь хойш хилж өгөх хэрэгтэй. Хэлсэн. За их болрын хувьд бол угаасаа тогон дээр суугаагүй ч маш тайван зорох хэрэгтэй байгаа. Тэр бол бичгтэйгөө хууль. За цаг явсаар байна. Хэлсэн. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент итгэгчээр Дивүр. Green City компани Pepero шагшуур Дивүр. байгаа. За цаг явсаар байна. Дараагийн зурглалаараа хагастай орсон байна. За манай бүсгүй юу ч хэлэхгүй. Мартсан тохиолдолд одоо мааны багийнхан болно шүү дээ. Манай залуу одоо хилээд авах хэрэгтэй. Та чадахгүй тохиолдолд хариуцлага тань дээр ногдно. Таны өвзгөн дээр ногдно гэж дээ. Шинж дээр шарсан өвзөг. Шарсан дахиа гэдэг шиг юм өртөл болох юм байна. За цаг дуусаж байна. Сандал. Яа, тог цохоод авах чинь ямар амар гүргэн залуу байна. Яа, ямар гоё юм бэ? Дахиад гэдэг юм уу? Доороо янз бүрийн юм зүүж юм. Амар зузаан өмдтэй ирсэн юм шээс тэ. Тэ? Зарим хүмүүс ч өөр ингээд амар чинь зузаан овцсон. Энийг таах гад тог мөгөөс авлаа. Ойлгосонгүй. Оо за. За энэ юу зурсан гэж байна та? Шивга. Хүүхдээ парк алсыг харагч ингээ хуваагдсан юм уу? Ийшээ хүмүүс унах юм уу яах вэ алсыг харагч. За. Хүүхдээ нэгэд нь штэ. Юу байлаа? Сэвэр гэж хэлсэн ш. Хэлсэн юм уу? Тэгвэл хэлсэн бол оноог нь өгнө штэ. Ингээд доор нь зөвлөж өгөлтэй тэгэхгүй. За. Би нөө дараагийн зураг зурх. За энэ юу гэж бодож байгаа вэ? Бильярд гэж байна. Оо, бильярд. Яг уу түрүү сонсч амжаагүй юм байна. Ингээд оноог нь өгчээ 2 оноог нь өгчээ. Ямар ч оноогүй баг гэж баг байхгүй байгаа тийм. Хамгийн сүүлийн багийг тайснаа гэж байна. Чакак нэвтрүүлэг. Зургатаа гişи хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт 20 жилийн тохиолж байгаа. Зар мэдээ сони хамт олон маань хүрэлцээрж оролцож байгаа. За бүсгүйгээ тогтоо санал руу суулгасан. Бямб цэрэн тийм солонгоогоо суулгацсан гэж байгаа тийм. За яагаад суулгах вэ? Хайрлаа суулгах та. За яагаад? Яг уу арай дээр зурх болов уу гэдэг. Арай дээр зурх болов уу? Та ерөн зурж чадахгүй юу? Арай авьяаст гарна залуугаа зурлах гэдэг. Яс та ер зурлцж үзсэн юм уу? Авьяастаа яаж мэдж байгаа? Хамаагүй дээр зурх байх. Дээр зурх баха. Хоёулаа бүр хамаагүй доор зурдаг хоёр хүн байна. За ингээд хамгийн сүүлийн багтаа амжилт хүсье. Цаг явлаа. За цаг явж байгаа 60 секундын хугацаанд өгөгдсөн сонгож авсан зургаас суулгаар суулсан зургаас та зурж таалцах хэрэгтэй байгаа. Солонгоо дугаараа хилээд авах хэрэгтэй шүү. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Pitin Fruit хатаа ажиллаж байгаа. GP. Сэвэр Жимс. За юу ч залуу маань юу ч хэлэхгүй зураач дараагийн зурглалгаа орж болно. Залуу юу ч хэлж өгөхгүй шүү. Дараагийн зурглалгаа орохгүй бол цаг явсаар байна. За зурж байгаа хооронд нөө өсгөө мө бас бодоо те. За гэрлүүгээ бас уцаар одоо яг шууд холбогдоод асууж болно. Нэг ийм төрлийн юм байна гэх те. Дээшгээ нэг хэдийн инч яваад баруун тишгээ нэг инч яваад нэг тийм зураг байна гэх те. За цаг явсаар байна. Өвдөө юу ч хэлж өгөхгүй шүү. Тэндээс хариулаад бүсгүйгээ тогон цохиулахыг шинэ жилийн үед сайхан Батсан шүү. хүсэж байгаа бол за цаг дуусаж байна. Цаг дуусаж байна. Цаг дуусаж байна. За. За. Хогон цаг алиртээ дууссан байлаа та тий. За. Эхлээд үг үсэг тоо бичихгүй шүү. Юу? Үсэг бичээ авчваа.
GP батарей гэж байна. GP батарейгаас хэдэн төгрөг авсан бэ? GP батарей сурталчлаа явууллаа шүү. За дараагийн зураг юу гэж бодож байна? Пингвин авсан шүү. За тог ямар байна? Тог мэдэрдэггүй хоёр хүн гараад ирсэн сая. Сүүлийн хоёр хүн. Өвөө таах гээд бүр. Би одоо ямар нэгтэй юм чи байрч үзэн юм хийцэн байна энэ төр гэлдээч биш те. Тэгээд одоо суулгачлаа. Одоо доор нь юм хийсэн бол зарим хүмүүс чинь огл өсрөөл босох юм байна. Тэгээ сүүлийн хоёр хүн бол ерөөсөө тэгж боссонгүй ярьж тохирцсон юм шиг тий. За ямар ч гэсэн багтаа 2 оног авч чадсан байгаа. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар зарим мэдээ сонины хамт олон 20 жилийн яваа тохиолдолд оролцож байгаа. Ингээд 2 дахь үе болох амны хайрцаг унших үе эхлэж байна. Ингээд мөнх наран цэрэн найдварт нар гарч ирсэн байгаа. Одоо 2 дахь үе дээр 90 секундын хугацаанд өгөгдсөн 10 үгийг нэгэндээ таалгаж чадсанаар багтаа 10 оноо авах боломжтой. Эдний баг зураг таах хэсгээрээс 2 оноо авсан байгаа. Эндээс 10 оноо аваад 12 оноотойгоор ялгч болох боломжтой. Амжилт хүсье. Цаг явлаа. Өт. Оролт. Оролт. Өт. Ос. Өт. Ос. Ажаалагч. Ажил хийх. Ажаалагч. Ажаалагч. Дараагийн үглэг орж олно. За. Хүйс. Гурал. Хүйс. Хүлээлт. Хүс. Яа, ястаа мархан байна. Цайны газар. Цайз. Цайны. Цай хийх. Цайны газар. Мөрдөгч. Маргааш. Богч мó. Мөрдөгч. Мөрдөгч ёо. Богч. Золбор яана. Дараагийн үглэг. Салхи. Сакс. Цаг дуусгах гэж байна. Салхи. Сакс. Яас. Юрол. Оролт. Юрол. Гөлөг. Цаг дуусгаж байна. Бүх. Чакак нэвтрүүлэг. Мөнх наран цэрэн найдварт нар маань нэг ч оноо авч чадсангүй харамсалтай байна. 2 оноотоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн баг болох мөнх цолмон солонго нар гарч ирсэн байна. Эдний баг зураг таах хэсгээрээс 2 оноог авч чадсан. Цаг явлаа. Төрөвч. Мөхөлтөс. Боодод. Мөхөлтөс. Мөхөлтөс. Дараагийн үглэг орж байна. Мөхөлтөс. Туг. 3 оноо. Арамог. Хоормог. Гаймо. 4 оноо. Бэди. Нисгэгч. Секс. Чөтгөр. Төгсөх. Чөтгөр. Тогдох. Чөтгөр. Чөтгөр. Тогдох. Чөтгөр. Тогдох. Хоолой. Төгрөг. Тогтох. Төгрөг. Тоорох. Төгрөг. Тоодох. Төгрөг. Тоодох. Питжак. Нишээд. За цаг дуусаж байна. Питжак. Пицца. Чөтгөр. Чакак нэвтрүүлэг. Зар мэдээ сонины хамт олон 20 жилийн яваа тохиолдолд оролцож байгаа. За ингээд амны хайрцаг унших үеийн 3 дахь баг болох мөнх гэрэл дүлгөө нар гарч ирсэн байгаа. За мөнх цолмон солонго нар маань
амжилттайгаар 6 оноо авснаар нийлбэр 8 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Одоо одоогийн байдлаар хамгийн дээдлийн оноог аваад байна гэсэн үг. За ингээд мөнх гэрэл дүлгөө нартаа амжилт хүсье. Явлаа. Зүги. Үзэг. Зүги. Зүги. Цаг явсаар байна. Төрөх. Зүги. Зүги. Дарахтай. Цамц. Зармэг. Цамц. Цамц. Аймаг. Цамц. Цамц. За хурдан таалахгүй бол цамц. таг очно. Дараагийн үг. Мөл. Бөх. Мөл. Мөл. Имма. Мөл. Ба. Мөл гэдэг чинь. Шүтэнц. Үзэг. Шүтэнц. 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 Үзэг. Шүтэнц. Гуул. Гуул. Хууль. Гуул. Хууль. Гуул. Эхний оноо. Хууц. Тэр бум. Тэр бум. Тэр бум. Тэр бум. Тэр бум. Дараах. Сүнс. Сүнс. Хүнс. Сүнс. 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 Цаг Хүсэг. дуусах хүж байна. Сүнс. Дараагийн үг орж. Мог. Бөх. Мог. Мог. Бас. Мог. Мог. Бат. Мог. 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 Чакак нэвтрүүлэг. Хичиг дорж инх болор нар маань гарч ирсэн байна. За өмнөх баг болох мөнх гэрэл дүлгөө нар ганцхан оноо авснаар 1 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Тэгэхээр ер нь амны хайрцаг унших үе маань бас чамгүй амархан биш хэцүү үе байдаг. Тэгэхээр маш чанга хөгжим чихвчэнд явж байгаа учраас бас таахад төвхтэй байдаг. За ингээд хичиг дорж инх болор нартаа амжилт хүсье. Цаг явлаа. Алт. Арслан. Алт. Аргал. Алт. Арт. Алт. Онгоц. 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 Онш. Онгоц. Онс. Онгоц. Орс. Гутал. Гутал. Эхний оноо. Шаазан. Шаазан. Таатан. Шаазан. Таатан. Шаазан. Таатан. Шаазан. Таас. Иш. Шаазан. Шаазан. Саятан. Шуудай. Түлээ. Шуудай. Шуудай. Цаг явсаар байна. Шуудай. Туулай. Шуудай. Туухай. Шуудай. Туулай. Шуудай. Нийгэм. Нийгэм. Эм. Нийгэм. Ганц л оноо явж байгаа. Цайд. Цайд. Яа, юу гэдэг юм? Гүзээлцгэн. Цаг явсаар байна. Дахиад. Алт. 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 Яа, юу гэдэг юм? За цаг. Шаазан. Шаазан. Таас. Чакак нэвтрүүлэг. Амны хайрцаг унших үеийн хамгийн сүүлийн баг гарч ирээд байна. За бэмбэт цэрэн болон солонго нар маань 4 оноотой явж байгаа. Энэ амны хайрцаг унших үе дээрээс 10 оноо авч чадсанаар ялагч болох боломжтой. Ер нь бол 8 ононоос дээш оноог авч чадах юм бол ялагч болоход ойрхон байна гэсэн үг. Ингээд өмнөх хишиг дорж инх болор нар маань ганц оноо авснаар нийлбэр 3 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Бэмбэт цэрэн солонго нартаа амжилт хүсье. Цаг явлаа. Бара. Мөг. Бара. Могой. Бара. Мод. Бара. Могой. Бара. Бүр албаар өөрөө алдахаар шийдсэн юм шиг сонсдог байна шүү. Индиан. Индиан. Ан. Индиан. Шагаа. Нутаг. Нутаг. Үнэг. Нутаг. Үзэг. Нутаг. Нутаг. Цаг явж байгаа дараагийн өглөг орё.
Саасаг. Саасаг. Олс. Саасаг. Олох. Саасаг. Оосор. Хууль. Гурил. Хууль. Цаг явж байгаа. Авдар. Авгаа. Авдар. Авах. Авдар. 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 Эхний оноо. Клуб. Клуб. Үзэг. Клуб. Хундаг. 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 Үзэг. Хундаг. Сагсчин. Сакс. Сагсчин. Сакс. Сагсчин. Сакс бомбог. Сагсчин. Зүг. Саксчин. Сагсчин. Цаг дуусаж байна. Уул. Шагаг нэвтрүүлгийн баг хоорондох тэмцээн дээрээс ялагчд маань тодорсон байна. За 2 дахь баг болох Мөнх цолмон Солонго нар ялагчаар тодорсон байгаа 8 оноотойгоор тий. За тэгээд одоо өгдөх даалгавар бол 2 оролцогчид донд явагдах хэрэгтэй. За тэгээд миний зүгээс 15 асуултыг асууна. Нэг нэгээр нь асуухад зөв хариултыг мэдж байгаа тохиолдолд нэгийг алгадна. За мэргээ байлаа. Бөмбөг байгаа. Бөмбөгийг аваад шууд хариулах хэрэгтэй. Зөв хариултыг одоо мэдж байгаа тохиолдолд бөмбөгийг аваад шууд хариулах хэрэгтэй гэсэн үг тий. Ойлгомжтой юу? Нэг нэгээр нь хариулах. Тэгэхээр оролцогчд маань бас нэгэндээ шипи хэлж өгөхгүй маш амархан асуултууд байгаа болохоор нэгэндээ шипи хэлж өгөхгүй шүү. Босод хүмүүстэй хандж хэлж байгаа. За анхааралтай байгаарай. 2 оролцогчдоо бүгдээ амжилт хүсье. Эхний асуулт 12 жилийн 10 дахь амтан. Дахиад. Зөв хариуллаа. Яг хариултаа мэдж байгаа тохиолдолд шууд бөмбөгөө авах хэрэгтэй байгаа. За алга ташлт яасан бэ залуусаа? Эхний асуултанд манай Мөнх цолмон зөв хариулт өгсөн байна. Дараагийн асуулт сайн санааны үзүүрт Шарт тусаа. бөмбөгөө авсан хүн хариулах хэрэгтэй байгаа. Шарт бас бүсгүй доноог өгье. Маш амархан асуултууд байгаа болохоор шууд бөмбөгөө л авах гэсэн үг. Гэтэ бөмбөгөө авчаад хариулж чадахгүй бодож болохгүй тий. Шууд аваад шууд хариулах хэрэгтэй. Асуулт хариулаа дуусны дараа бөмбөгөө авах хэрэгтэй. 3 дахь асуулт дээлийн товч тогтоох гоцоотой зүйл. Зөв хариуллаа. Бөмбөгөө шууд барихгүй шүү дээ. Байж байгаа. Хариуллаад асуултаа асуугаа дуусны дараа гэсэн тий. За шилб зөв хариулсан. Дараагийн асуулт Чингис хааны дараагийн хаан. Хүн өгöd. Зөв хариуллаа. Дараагийн асуулт түргэн хиллэг ямар зорилготой вэ? Зөв хариуллаа. Манай хоёр хоёлоо гараа ингээд энэ дээр тавьчихъя тий. За тэгж байгаа л хин дөрүүлж авсан тий. Монгол гэрт ил гал түлхэхэд зориулагдсан хэрэгслийг өгдөг бай. Тулга зөв хариуллаа. Дараагийн асуулт мод толгой нийлүүлэх гэж юу гэсэн үг вэ? Тамхи нэрх. Зөв хариуллаа. Дараагийн асуулт домог дээр тэмээний иврийг ямар хавтаа авсан бэ? Зөв хариулсан. Буг. Дараагийн асуулт бод малыг нэрлэнэ үү? Бод малыг нэрлэнэ. Үхэр, тэмээ, адуу. Зөв хариуллаа. Дараагийн асуулт Монгол гэрийн тооны голоос уйдаг оосор. Юу штэ? Юу лээ? Юу ч хэлэхгүй? Юу ч хэлж өгөхгүй? 1 2 3 Юу лээ? Чагтах. За зөв хариулсан тооцъё. Чагт биш чагтах тий. Дараагийн асуулт хутхыг юугаар ирэлдэг вэ? Юу? 1 2 3 Зөв хариуллаа. За маш хурдан хариулах ёстой. Дараагийн асуулт Монгол бичгээр нил буусуу гэж юу хэлдэг вэ? Монгол бичгээр. Тэгж нил буусуу. Юу хэлж өгөхгүй босоод оролцсон нь. Нил бус. Нил бус гэж. За нил буусуу гэж дуудагддаг монгол бичгээр. Ямар үг гэдэг юм бол? За 1 2 3 нулимс гэдэг юм байна. За дараагийн асуулт хишиг өдөр гэж юу гэсэн үг вэ? Хоньны ээлжтэй өдөр. Хоньны ээлжтэй өдөр. Зөв хариуллаа. Дараагийн асуулт спайдер гэж монголоор юу гэсэн үг вэ? Зөв хариуллаа. Хамгийн сүүлийн асуулт арслангийн имийг юу гэдэг вэ? Эрслээ. Зөв хариуллаа. За ингээд өнөөдрийн энэ чакак
нэвтрүүлэгт орж одод ялагч болсон мөнх цолмон Солонгоо нартай баяр хүргье. Баяр хүргье. За 9 оног цолмон авсан байгаа. За Солонгоо маань 5 оног авсан байгаа тийм. За ингээд 20 жилийн хүрээнд одоо энэ Чаканг нэвтрүүлэгт оролцсон нийт байгууллага ажлууд болон борлуулагч нартай тэгээд бас үйлшүүлэгч, уншигч, хамтран ажилладаг хэвлэг үйлдвэрийн реклам өгдөг хамт олон мянган уншигч, үйлшүүлэгч нартай одоо энэ 20 жилийн баярын мэндийг хүргэж ажил үйлсэлд өндөр амжилт хүсэж шинэ жилээ сайхан баярлаа гэж хүсэн өрөөж байна. Хүсэн өрөөё. За тэгээд хоёр ялагчтай бас одоо байгууллагын зүгээс бэлтгэсэн байгаа. Энэ бэлгийг гардуулъя. Ингээ ялагч болсон мөнх цолмонд зар мэдээ сонин одоо улам их өндөр амжилттай одоо ажиллахыг хүсэн өрөөж байна. За хүсэн өрөөё. За ингээ. За одоо рекламны менежер ахлах Солонгоод улам их олон одоо үйлчлүүлэгчд улам чин сэтгэлээс ажиллахыг хүсэн өрөөё. Баяр хүргэе. За баяр хүргэе. Тэгээд танай хамт олонд бас бидний зүгээс бэлэгтэй ирсэн. За танай манайх аз жаргалын тэмдгэрийг одоо ингээд бас гаргаад ард түмэндээ аз жаргалыг түгээгээд явдаг юм байгууллага хамт олон байгаа. Тэгээ ингээд танай редакцийн хамт олон, танай Чаканг нэвтрүүлгийн хамт олонд шинэ оны мэдрэмж баяр талархлаа илэрхийлье. За аз жаргалын нэвтрэлтэй шинэ оноороо одоо аз жаргалын нэвтрэлтэй. Аз жаргалын энгийн 100 зөвлөмж байгаа. Тэгээд өдрийн тэмдэглэлээ хөтлөөд өөрийнхөө аз жаргалтай байгаа мэдрэмжүүдийг бичдэг, амжилтаа бичдэг, өдрийн төлөвлөгөө бичдэг гэх юм. Өдрийн тэмдэглэлтэй тий төлөвлөгөөгөө бас бичиж байна. За баярлалаа. Чаканг нэвтрүүлгийн зүгээс бас гарын бэлэгтэй хамтран ажиллаж байгаа. За манай залуугийн өмсөж байгаа энэ фотолог бол би түрүүн хэлсэн. Франц фотологн дээр одоо солонгос хэвлэлээр технологиор хэвлэж өгсөн. Хизээш арилахгүй, хуучрахгүй, муудахгүй энэхүү Монголд цорын ганц үйлдвэрлэж байгаа энэхүү компаниар ST Design-аар үйлчлүүлээрэ гэдэг. За хөнгөлтэй үйлчлэл хэрэг хэмжээг гардуулж байна. За баярлалаа. За ST Design маань инхтээвний гүүрний замын урд талд байдаг Петровсын коллог гэдэг тийм. Петровсын коллогийн яг хажууд нь байрлаж байгаа. За 2 дугаар байранд орсон оролцогчдоо Солонгоод 3D музей гэж байгаа. Монголын анхны 3D музейд үйлчлүүлэх эрхийн бичгийг, хосоор үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулъя. За нэвтрүүлгийн ивент итгэгч Green City компани байгаа. Солонгосоос маш олон төрлийн гой бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. Энэ бүтээгдэхүүний одоо дээжсээсээ явуулсан байна. За спагетти гомн байна. За бидний сайн мэдих одоо Choco Pie-гаас явуулсан байна. За мөн бүлгүүгийн амтлагч хоолны за бүх төрлийн л одоо амтлагчдаас дээжсээсээ явуулсан байна. За мөн дэж энд одоо бас Farm Road тэгээд шоколад явуулсан байна. Ганыг та бүхэн сайн мэднэ те. Ганыг бас явуулсан байна. За ингээд бүтээгдэхүүнүүд ихэд дээжсээс илгээсэн байна. Green City компани хамт олонд баярлалаа. За мөн Солонгоодоо бэлэгтэй. Зар мэдээ сонины хамт олон маань 20 жилийн хүрээнд хүчээр оролцлоо. Ингээд оролцогчдоо бүгдэнд нь ойн баярын мэндийг хүргье. Мөн шинэ жилийн баярын мэндийг хүргье. Ингээд эх 7 хоногийн энэ цаг мөчлөргээд уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй баяртай. За баярлалаа та бүхэнд.